дэмжиж байгаа. Одоо чи манайх дэлхийд байхгүй 19-20% амнаатыг төлж байгаа. Тэрийг төлж байгаа ганцхан компани байна. Тэр нь манай төрийн өмчт Эрдэнэт үйлдвэрлэл байгаа. За хоёр дахь зэсийн төсөл бол оюутлогоо тийм. Оюутлогоо чинь засгийн газрын доктортой байдлыг гэрээ байгуулсан 5% төлдөг. За оруулж ирж байгаа засгийн газрын хувилбар бол 10 гэж байгаа тий. Тэгэхээр бид нар бол судалгаа бас зөндөө хийсэн. Уул уурхайн томоохон олон улсын хэмжээнд болдог арга хэмжээнүүд очисон судалгаануудыг хийгээд ингэж яхад дэлхийн дундаж бол нэг 7-оос 11 ил. Тэгэхээр манайх бол 10% гэж оруулж ирж байна. За ингэхгүй бол угаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дараагийн одоо засгийн орд нэгдэхгүй. Энэ дэлхийд байхгүй ганцаараа сондгоорсон ийм өндөр амнаатай нөхцөлд бол ямар ч төсөл ашигтай ажиллах боломж байхгүй. Дээр амнаат одоо өндөр хуваар төлнө. Одоо дээрээс нь нэмээд бусад татвараа төлөөд ингээд явчихаар чинь хөрөнгө оруулалт орж ирэхгүй байхгүй. Тийм учраас бид нар хөрөнгө оруулалтаа татах хэрэгтэй байна. Дараагийн төслүүдээ одоо зэсийн 20 төсөл хүлээгдэж байна гэж одоо яамны мэдээлэл дээрээс харж ирсэн. Тэгээ энэ төслүүдээ одоо цааш нь хөдөлгөмөр байна. Эдийн засгийн хэлмээр байна. Цалин тэтгэвэр тэтгэмжээ нэммээр байна, тийм ээ. Дотоодын бүтээгдэхүүнээ өсгөх хэрэгтэй байна бидэнд чинь. Тэгээ одоо ард иргэдийн шаардлага ямар байгаа вэ тий? Дээрээс нь одоо татварынхаа хуулийг багасгах нэгэд ороод ирсэн олон гишүүн өргөн барьсан. Дээрээс нь засаг 4 татварын хууль өргөн барьсан. Маш их хэмжээгээр одоо төсвийн цоорхой үүсгэхээр болцсон. Ийм нөхцөл бид нар одоо хаанаасаа одоо орлого олох юм те. Гадны зээл тусламж бол цалин түврээ нэмье гэхэд өгөхгүй шүү дээ. Тийм учраас бид нар өөрсдөө л одоо орлого олохоос арга байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаа татах томоохон бэлэн болсон төслүүдэд хөдөлгөхийн тулд энэ амнаатаа бид нар энэ одоо уян хатан зохицуултыг хийхээс арга байхгүй. Оюутлогын Эрдэнэтийн дайтай ямар төслүүд одоо байгаа вэ? Хүлээлтж байгаа вэ? Яг одоо хамгийн бэлэн болсон цагаан сувраг хармагтай гэл ингээл цаашаа олон төслүүд байгаа. Тэр ерөнхийдөө гадны хөрөнгө оруулалтыг татах дэлхийд өрсөлдөх чадвартай болно гэж харж болох байх хэмлээр. Тэгэлгүй яг одоо манайх хөрөнгө оруулалт татах гал одоо гадны хөрөнгө оруулагч нарт төслүүдэд танилцуулдаг нэгэн ч одоо орсон зүйл байхгүй шүү дээ, тийм ээ. Одоо тэгэхээр зэрэг бид нар хууль эрх зүйн орчин өөрчилж байж л хөрөнгө оруулалтыг татаж оруулах юм боломж нь бүрдэнэ. Зарим гишүүдийн хувьд бол одоо унтраад зориулсан оюутлог чиглэсэн юм хууль боллоо гэсэн шүүмжлэл яваад байна л та. Таны хувьд одоо ямар байр суурьтай? Унтраатай хамаарал байхгүй л дээ. Унтраатай гэрээ байгуулахад сая бид чинь ороонотой гэрээ байгуулсан. Тусгай амнаатаар бид нар чинь хувиа 34% орлуулад явцсан. Тэрнтэй л адилхан бид нар ингээд тэр ашиг материалын тухай хуульд ерөөсөө хольж болохгүй. Унтраатай гэрээ байгуулахын тулд хувь тэр тусгай амнаат одоо бүх зүйлээ засгийн газар одоо тохироод улсын хурлд оруулж ирээл одоо хэдэн хувь байх юм гэдгээл шийднэ. Энэ хуультай холбоод ингээд байх нь бол бас буруу гэж ойлгоод байгаа шээ.